2016 оны 7 дугаар сарын 15-ны өдөр аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын анх дугаар хуралдаан хуралдаж аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга тэргүүлэгчид байнгын хороондоо байгуулсан бол аймгийн засаг даргад нэр дэвшүүлэх асуудлаар аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Монгол Ардын намын бүлэг 10 хоногийн буюу 7 дугаар сарын 25-ны 10 цаг хүртэл завсарлага аваад байсан. Тэгвэл завсарлагын 10 хоногийн хугацаа өчигдөр буюу 7 дугаар сарын 25-нд дуусаж тухайн өдрийн өглөөний 10 цагт хурал эхлэх байсан боловч цагтаа эхэлсэнгүй. Монгол Ардын намын бүлгийн хурал хараахан дуусаагүй байна гэх шалтгаанаар 11 цаг өнгөрч байхад олон хоногоор завсарлаад байсан анх дугаар хуралдаан үргэлжиллээ. Хурал үргэлжилж эхлээд цагч бололгүй Монгол Ардын намын бүлэг дахиад л 2 цагийн завсарлага авч хуралдааныг хойшлуулсан юм а. За 10 хоногийн завсарлага авсан. За энэ хугацаанд дуусахаас хурал нээлттэй хийчих шиг боллоо. За ингээд бас таавал зөвхөн чинь 3 цагийн завсарлага хоёр хүртэл цаг авч хоёр хүртэл тийм. Гэхдээ ямар асуудал авч байгаа вэ? бүлэг дотор бас ямар асуудал байгаа. За бүгд цаг авсан шүү. Бүгд цаг чинь. Надад цаг. За 11 цаг 20 минут. 12 за 1 хоног. За Монгол Ардын намын бүлэг онцгой хоёр удаа завсарлага авч байна. За яг 2 цагийн дараа үргэлжлүүлж одоо үргэлжлүүлээ. Ингээд хуралдааны хилэлцэх гол асуудал болох аймгийн засаг даргад нэр дэвшүүлэхэд Монгол Ардын намын бүлгээс аймгийн Монгол Ардын намын дарга галсан дондгийн нэрийг дэвшүүлсэн бол цөөнхийн бүлэг болох Ардчилсан намын бүлгээс аймгийн засаг даргад нэр дэвшүүлэхээс татгалзсан юм а. Гэвч хуралдааны танхимаас Монгол Ардын намын бүлгийн гишүүн аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч Амгалан Бадрах өөрийн нэрээ нэр дэвшүүлж олонхмолсон Монгол Ардын намын 2 хүн аймгийн засаг даргад нэр дэвшин өрсөлдлөө. За өнөөдрийн аймгийн иргэдийн хурлын хуралдаанд хүрэлцэн ирсэн аймгийн иргэдийн хурлын нийт төлөөлөгчид урилгаар оролцож байгаа зочид та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. За юуны өмнө аймгийн засаг даргад Монгол Ардын намын бүлгээс Монгол Ардын намын удирдах зөвлөлөөс миний нэрийг одоо дэвшүүлэн оруулж байгаа явдал би талархал дэвшүүлж байна. Намынхаа удирдах зөвлөл болон аймгийн иргэдийн хурлд Монгол Ардын намын бүлгийн нийт одоо нөхөдтэй бас талархал дэвшүүлж та бүхний итгэлийг дааж ажиллана гэдгээ юуны өмнө хэлье. За ингээд энэ асуудалтай холбогдуулаад бид хэд удаа завсарлага авлаа. За энэ асуудлыг нэлээд нухацтай хэлцлээ гэж ингэж үзэж байна. За сая гэхэд бол одоо хуралдааны дундуур манай Монгол Ардын намынхан завсарлага авч надтай уулзлаа. За түүний дараа манай Ардчилсан намын бүлэг бас завсарлага аваад надтай уулзаж бас чөлөөтэй ярилцлаа. Тэгээ энэ бүхний эцэст одоо би ямар ойлголтод хүрч та бүхэндээ юу хэлэх гэж байна гэхээр ер нь бол Ховд аймгийн эрх ашигын төлөө, Ховд аймгийн хөгжлийн төлөө, Ховд аймгийн баруун бүсийн одоо жинхэнэ утгаар нь төв болж хөгжихийн төлөө хамтран ажиллацгаая гэдэг ийм шийдэл би нийт хүмүүстэйгээ хамтран хүрч байна гэж үүнийг юуны түрүүн би бас нийт ард түмэндээ мэдэгдэж хэлье гэж бодож байна. Тэгэхээр бидэнд бол ганцхан эрх ашиг байгаа. Энэ бол Монгол орны эрх ашиг. Цаашлаад Ховд аймгийн баруун бүсийн төвийн асуудал энэ бол бидний том эрх ашиг. Энийхээ төлөө одоо бид ажиллах ёстой гэж ингэж бодож байгаа. Тэгэхээр энийг гүйцэтгүүлэхийн тулд бол нэгэнт сонгуульд боллоо, сонгуульд олонх боллоо. Манай намын төлөө нийт сандаа өгсөн хүмүүст би гүн талархал дэвшүүлж байгаа. Удаа телевиз яриад байгаа энэ тухай ярьсан. Гэхдээ аймгийн иргэдийн хурал бол 24/17 гэсэн ойрхон харьцаатайгаар энэ сонгуул бол дууслаа. Тэгэхээр Монгол Ардын намынхан 24 суудлаад ялчлаа гэж нэг харахад байхгүйгээр Ардчилсан намынхан 17 суудалтай ойрхон байгаа шүү гэдгийг бодож ингээд энэ хоёр одоо төлөөлөгч нарт хуваагдсан ард түмнийхээ санал бодлыг хөгжлийн одоо зангилаан дээр аваачиж хөгжил болгож ингэж энэ 4 жилийг өнгөрүүлэх ёстой гэж ингэж бодогдож байгаа. Тийм учраас энэ том одоо даалгаврыг бас энэ сонгуулийг удирдах намынхаа хамт олон итгэлийг дааж Ховд аймагт 2 жил гаруй ажиллаж амьдрсных ховдчуудын төлөө чин сэтгэлээр зүтгэе гэж ингэж бодож байгаа. За ингэж зүтгэхийн тулд нэгдүгээрт бол ямарваа нэгэн улс төржилтийг гаргахгүй энэ 4 жилд.
улс төрчих байдлаар аливаа асуудалд хандахгүй. Гагцгүй бидэнд Ховд аймгийн хөгжлийн эрх ашиг гэдэг ганцхан энэ эрх ашигтайр би ажиллана гэж ингэж үзэж байгаа. Нөгөө талаас бүх одоо хүрээнд хуулийг хөндлөж ажилланаа. Монгол улсын үндсэн хууль, засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль, Монгол улсын төрийн албаны тухай хууль, саяхан бас захиргааны том хууль батлагдсан гарсан гэсэн энэ бүх хуулийг бид мөрдөж ажиллах ёстой. Энэ хуулийн цаана бол хөгжил байгаа, энэ хуулийн цаана хүн байгаа, хүний амьдрал, ажил амьдрал байж байгаа. Тийм учраас хэн нэгэн хүнийг үжил бодлоор нь ялгуурлан гадуурхад ажил албан тушаалаас нь өөрчлөх, хууль зөрчих ийм асуудлыг бол хаанаа гаргаж болохгүй. Энийг бол нийт ард түмэн төлөөлөл болсон төлөөлөгчд та бүхний өнөөдрийн хуралдаанд батлан илэрхийлье гэж ингэж бодож байна. За нөгөө талаасаа бол Ховд аймгаа хөгжүүлэх, иргэдээ хөгжүүлэх, боловсрол мэдлэгтэй хүмүүсээ дэвшүүлэн ажилуулах, Ховд аймгийн хөгжлийн төлөө хинтээж хамтарч ажиллах энэ уур амьсгалыг бид одоо аймгийн иргэдийн хурлын дарга тэргүүлэгчтэй хамтран зохион байгуулах ёстой. Инхийн тулд бид мөрийн хөтлөөрөө батлах ёстой. Мөрийн хөтлөөр батлахтаа бол аль талын хамгийн оновчтой сайн хөгжлийг авчрах энэ гарцуудыг бид мөрийн хөтлөртөө суулгаж өгөх ёстой. Ингэж бид урагшаа яв. Өнгөрсөн 4 жилийг тэмдэглэн хэлэхэд бол манай ардс намын нөхдүүд бол сайн ажилласан. Ховд хотын өнгө үзэмж бол өөр болсон. Энийг бол хэлэх ёстой. Хүний сайн хийсэн юмыг хизээж дарж болохгүй. Хизээж нууж болдгоо. Тэгэх юм бол харин олон түмний дургуутслыг дөрүүлдэг. Тэгэхээр хийж бүтээсэн сайн зүйлийг улам өргөжлүүлж, шинээр хийж бүтээх ямар ажил боломж байна? Энэ бүгдийг одоо бүгдээрээ хангаж ажиллана гэж ингэж та бүхэндээ хэлэх байна. За ингээд аймгийн иргэдийн хурлын нийт төлөөлөгчд, иргэдийн хурлын тэргүүлэгчд, шинээр сонгогдсон иргэдийн хурлын дарга хөрөөганд болон одоо нийт ард түмэн та бүхэнтэйгээ бид цаашдаа улам сайн хамт нэгтрэн ажиллах юм болцоо нөхцөл бүрэн байгааг бол энд бас хэлье. Өмнө нь аймгийн засагтайгаар ажиллаж байсны хувьд надад бас бага зэрэг хуримтлуулсан дадлага туршлага байна. Төрийн одоо янз бүрийн шатанд ажиллаж байсны хувьд төрийн ажлыг хийгээд явчих ийм болцоо нөхцөл байна гэж ингэж үзэж байгаа. За тэгээд цаашдаа бол 17 сумаа яаж хөгжүүлэх вэ? Манай аймаг бол харьцангуй зам дэд үтс сайн хөгжсөн ийм аймаг. Яавал аслагдсан байдлаа улам одоо нийслэл рүү ойртуулах энэ чиглэлээр хамтран ажиллах уу? Нисхийг ямар хэмжээнд аваачих уу? Усан цахилгаан станц гэрэл цахилгааныхаа асуудлыг яаж шийдэх вэ? Гэх мэтлэн та бидэнд хамтран хийж боловсруулах маш олон одоо ажлууд байна. Тийм учраас та бүхэн маань өнөөдөр надад итгэл өгч дэмжиж намайг сонгох юм бол би та бүхнийхээ хэлсэн ярьсны дагуу та бүхэнтэйгээ нэгт хамтран ховдынхаа эрх ашигын төлөө, ховдчуудынхаа эрх ашигын төлөө, Монгол орныхоо сайн сайхны төлөө, Монголд ардчил хүний эрх ёс зүйг хөгжүүлэхийн төлөө бид та бүхэнтэйгээ хамтран ажиллахад бэлэн байна. Анхаарал тавьсанд баярлалаа. За гасан оног дард баярлалаа. За одоо аймгийн засаг дарга нэр дэвшигч, аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч Амгалан Бадрахтаа нэг урьж байна. Иргэдийн хурлд оролцож байгаа төлөөлөгч, зоч төлөөлөгчд урьдгаар оролцож байгаа хүмүүстээ бүгдэнд өдрийн амгалан айлтгая. За би нэг зүйлийг хэлье гэж бодож байна. Өөрийнхөө дэвших болсон шалтгаанаас тодорхой тайлбарлая гэж ойлгож байна. Миний сурсан, мэдсэн, ажилласан энэ зүйл бол бүгдээрээ л одоо бас надад ажлын туршлага дадлага байгаа. Би Булган сумын застраа орлогчоор ажиллаж ирсэн. За Булган сумын прокурорын байгууллага туслах ажилтнаар ажиллаж ирсэн мэргэжлэр. За Булган сумын сомбондын шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажиллаж ирсэн. Мөн одоо засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн удирдлага академиг бус нутгийн хөгжлийн тулгымцсан асуудлууд сэдвээр Ховд аймгийн жишээлээр магистрийн зэрэг хамгаалсан. Ийм удирдлага магистрийн зэрэг. Над бол онлын төвшөнд бас боловсруулсан бус нутгийн хөгжлийг дэмжиж ажиллах, хөгжүүлэх тийм онлын арга барил байна. Нэгдүгээрт. За хоёрдугаарт бол мэдээж улс төрийн чинь төрийн албаны тухай хууль бус хуулиудыг эрх зүйн хүний хувьд ажиллаж байсан хүний хувьд хуулийг чам дагаж ажиллана. Ховд нутгаа хөгжүүлэхийн төлөө хамгийн гол миний баримт ганц зарчим бол хамтын дүнжлэлийн үйл ажиллагааг хөгжүүлнэ. Энийгээр би бол одоо хөгжлийн гарц гэж харж байна. Хамтын ажиллагаа гэдэг бол Ховд нутгийн нутагт хэрэгжиж байгаа, Ховд аймагт хэрэгжиж байгаа маш олон том төсөлтөрүүд байгаа. За олон улсын байгууллагууд байгаа. Ховд нутгийнхаа төлөө сэтгэл гаргаа явуулж байгаа төрийн бус байгууллагууд, иргэд тэр бүхэнтэйгээ хамтарч ажиллах нь бол хамгийн чухлаа гэж бодож байна. Хамтын дүнжлэлийг хөгжүүлэх нь хамгийн чухал. Төрийн албаны хуулийг барьж ажиллах нь чухал. Мэдээж хөгжлийн бодлогыг бол мэдээж дэмжиж одоо хөгжүүлж ажиллах тал дээр нэлээд одоо
сүүхээтэй самбаатаа тийм байдлаар одоо хандаж одоо ажиллана гэж хэлэхээр байна. За тэгээд одоо намын бүлэг дээр бид нар бас асуудлаа ярьсан. Тэгээ намын дарга маань одоо нэр дэвших хэрэгтэй гэдэг одоо ингэ дэвшиж байгаа. Бодлогоор бол бас ирсэн хүмүүс нэрээ татаад дэвшихгүй байгаа. Намын даргад бол бид нар бас бүлэг дээр асуудлаа ярьсан. Хэрвээ намын бүлэг дээр цөгийн санал авах юм бол дэвшихгүй үстэй гэсэн одоо баталгаа гаргаж өгсөн намын дарга маань гаргаж өгөө. Тийм учраас бид нар бол дүрмийн дагуу тоглож болохгүй байгаа учраас би нэрээ дэвшүүлсэн. Ийм магадгүй Ховд аймагт анх удаага тохиолдож байгаа юм тохиолдол байж магадгүй. Төлөөлөгч өөрийнхөө нэрийг дэвшүүлдэг. Ийм тохиолдол гарч байгаагүй баг. Тэгэхдээ бүх юмыг цүнх барьж араас нь дагж яваад албан тушаалд хүрдэг биш хийж чадна гэсэн өөртөө итгэлтэй хүмүүс энэ хөгжлийн боломжийг олох ёстой. Тэгжээж энэ сум аймаг орон нутаг өөр хөгжлөөр өөр нүдээр юмыг харна гэж ойлгож байна. Миний хувьд бол нас бас тийм залуу биш. Би одоо 41 настай 4 хүүхэдтэй бизнесийн салбарт 10 гаруй жил ажиллачлаа. Улсын байгууллагад 4 жил ажиллачлаа. Тодорхой хэмжээний ажлын туршлага дадлага бол байгаа гэж ойлгож байна. Хамгийн гол нь хүн чөлөөтэй сэтгэх ёстой. Юмыг өөр өнцгөөс харах ёстой. Зөвхөн бодлогод баригдсан, бичих цаасан дарагдсан байдлаар ажлыг харж болохгүй. Мэдээж бол хийх стаж. Дээрээс нь овсгоотой самбаатаа, яриатай хөөрөөтэй ажлыг урагшлуулахын төлөө санаачлал гаргаж ажилладаг. Ийм ажлуудыг бид нар одоо хийх хэрэгтэй байгаамаа гэж залуу хүний хувьд би нэрээ дэвшүүлсэн. Энэ миний нэр дэвшүүлсэн цаана маш олон залуучуудын асуудал байгаа. Залуу хүний хувьд бол миний шийдвэрлэх асуудал бол залуучуудын асуудал байгаа. Ахмадуудын асуудал байгаа. 3 үеийн алтан хэлхий болсон. Энэ бүх хүмүүсийн нийгмийн асуудал бол багтж байгаа. Тийм учраас энэ одоо энэ цаг үе гэдэг юм уу тийм ээ. Өнөөдөр бол залуучууд бас нийгэмд өөрийг гэсэн байр суурь эзэлж дуу хоолой болж одоо ингэж явж байгаа, хөгжүүлж байгаа гэж би боддог. Тийм учраас Ховд аймагт байна ийм одоо шинэ эерэг реформын шинжилгээ ийм үйл ажиллагаа бас болж байгаад та бүхэн маань дэмжиж одоо саналаа өгнө гэдэгт би итгэж байна. Та бүхэнд маш баярлалаа. Нэр дэвшигчдээс асуух асуулт гаргахад ардчилсан намын бүлэг 1 цагийн завсарлага авч аймгийн засаг даргад нэр дэвшин өрсөлдөж байгаа 2 нэр дэвшигчтэй биечлэн уулзаж бүлгийн хурал дээр асуух асуултаа асуун ярилцсны дараагаар хуралдаа иргэн орж ирсэн юм а. Хурал цааш үргэлжлэхэд намын бүлгээс 2 хүн аймгийн засаг даргад нэр дэвшсэн учраас намын бүлэг дотроо ярилцах асуудал байгаа хэмээн Монгол Ардын намын бүлгийн дарга дахин 30 минутын завсарлага авахар санал гаргасан боловч амжилт олсонгүй хурал цааш үргэлжлэлээ. 30 минутын завсарлага авч бүлэг дээр ярилцах асуудал байгаа. За. Нэг асуудлаар 2 удаа завсарлага авна шүү дээ. Тийм. Иргэн байж байгаа шүү дээ. Завсарлага авах иргэн байж байгаа шүү дээ. 2 ба түүнээс дээш хүн нэр дэвшвэл нууцаар санал хураалт явуулах журамтай учраас аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын анх дугаар хуралдааны тоолохын комисс нууц санал хураалтыг зохион байгууллаа. Санал хураалтанд нийтдээ 41 төлөөлөгч оролцсоноос 60-97% буюу 25 төлөөлөгч нь Монгол Ардын намын хорооны дарга галсан дондгийг дэмжиж Ховд аймгийн засаг даргаар томилуулахаар Монгол улсын ерөнхий сайдад өргөн мэдүүлэхээр тогтоолын төслөө баталлаа. Ховд аймгийн Монгол Ардын намын хорооны дарга галсан дондог нь 2000-аас 2004 онд Ховд аймгийн засаг даргаар ажиллаж байсан. Сүүлийн 2 жилд нь Ховд аймгийн Монгол Ардын намын хорооны даргаар ажиллаж байгаа юм а. Тэрээр 2 дахь удаага аймгийн засаг даргаар ажиллахаараа олон хин саналыг авч байгаадаа талархаж байна. Юун төрөнд улс төрчихгүй аймаг орон нутгийнхаа хөгжил цэцэглэлт ард иргэдийнхээ эрх ашгийг дээдэлж хуулийн хүрээнд ажиллахаар. За нийт дэвшийнхээ үгээс өнөөдөр аймгийн иргэдийн хурлын анх дугаар хуралдааны хамгийн бас чухал асуудлуудын нэг бол аймгийнхаа засаг даргыг томилохын асуудал дээр одоо манай нийт төлөөлөгчд урилгаар оролцож байгаа манай аймгийн иргэд албан байгууллагын дарга удирдлагууд төвчээртэй сууж өнөөдрийн халуун өдөр одоо энэ арга хэмжээ сайхан зохион байгууллаа. За ингээд миний нэрийг олонхын одоо саналаар дэмжлэгтэйгээр намайг дэмжиж Монгол улсын ерөнхий сайдад Ховд аймгийн засаг даргаар одоо уламжилж байгаа явдалд аймгийн иргэдийн хурлын нийт төлөөлөгчд дарга та бүхэнд халуун талархал дэвшүүлье.
За аймаг орныхоо удирдлагад ажил нь аймаг орноо удирдна гэдэг бол хамгийн хариуцлагатай ийм үүрэг. Эх орон бол сумаас эхэлдэг, аймагаас бүрдэж улс орон бүрддэг учраас аймгийн засалтаагаар ажиллана гэдэг бол хамгийн хүндтэй ажил. Би энэ ажлыг хоёронтой та бүхнээс ховдчуудынхаа төлөөлөгчдөөс хүлээн авч байгаад бас туйлын баяртай байна. За өмнө нь бол 2000-аас 2004 онд би ховдынхаа тэр үеийн иргэдийн хурлын төлөөлөгчд нийт иргэдтэйгээ бол гар сэтгэл нийлэн сайхан ажиллаж байсан. Тэр шигээ энэ 4 жилд бас ажиллах боломж бүрдэх байхаа гэж ингэж найдаж байна. Улсын орны маань хөгжил өнөөдрийн байдлаар бас нэлээд дээд түвшинд гарсан 2000 онтой харьцуулбал тэр дундаа манай аймгийн хөгжил, баруун бүсийн хөгжил бол өндөр хэмжээнд гарсан. Энэ хүрсэн амжилтаас нь эдийн засгийн амжилт, нийгмийн амжилт, соёлын амжилт, дэд үтсийн амжилтуудыг бууруулахгүйгээр тэр дундаа хүний төлөө хийж ирсэн бүх ажлыг цааш нь үргэлжлүүлэхээр та бүхэнтэй хамтран ажиллаж чадна гэж ингэж дахин хэлье. Ингээд та бүхнийхээ цаашдын ажилд улам их амжилт хүсье. Миний нэрийг дахин дэвшүүлсэн намын удирдах зөвлөл Ховд аймагт Монгол Ардын намын бүлгийн нийт гишүүд намайг дэмжсэн аймгийн иргэдийн хурлын Монгол Ардын намын болон ардчилсан намын гишүүд та бүхэндээ дахин гүн талархал дэвшүүлж бүгд чинь эрүүлийн хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөөж байна. За ингээд аймгийн иргэдийн хурлын дарга болон тэргүүлэгчид аймгийн бусад удирдлагуудаа гар сэтгэн нийлэн ажиллаж чадна гэдгээ та бүхэндээ дахин батлан илэрхийлье. Баярлалаа. Ховд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал 41 мандаттай. Үүний 24-ийг нь Монгол Ардын нам, 17-г нь ардчилсан нам авч Монгол Ардын нам олон их болсон. Гэвч Монгол Ардын намын бүлэг доторх үзэл бодлын зөрчлөөсөө шалтгаалan нэг шийдэлд хүрч чадахгүйгээс анх дугаар хуралдаанаас нэг биш удаагийн завсарлага авч байж аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн дүүн гарснаас хойш 25 хоногийн дараа аймгийн засаг даргынхаа асуудлыг шийдэж байгаа нэ. Наадмын дараа намар гэдгээ хатлан тижэл бэлтгэх өвлжилтийн бэлтгэлээ хангахаас эхлээд олон ажлууд аймгийн шинэ удирдлагуудыг хүлээж байгааг мартах учиргүй юм а.